Ардаа амьдрал ахуйтай байж ах чинь л дангаараа аавдаа байр авч өгнө гэж зүтгээд байх нь хүндэл байгаа л да. Тэгэхээр аав нь хуучин хашаа байшингаа ер нь зараад шинэ байр авахт нь мөнгө нэмэрлэх юм уу гэж бодож байна. Аава. Гэхдээ тэр байшин чинь л одоо бид нар бүгдөө өсөж том болцгоосон шүү дээ. Ээжигээ санахаар очдог ганц газар. Тийм үстэй аав. Тийм ээ. Өсөж өндийсэн байр сууцаа гэлгүй л яах вэ? Хэрвээ та нар тэр хашаа байшинтай очиж амьдрнаа гэвэл аав нь зарахгүй. Хэрвээ тэнд очиж амьдрах хүн байхгүй бол одоо тэрийг тэнд тоол шоронд даруулаад эзэнгүй байлгаад юугаа хийх вэ? Зараад тэгээд нэг юм болгосон дээр юм болов уу гэж бодож байна. Хааштай л тэр шинэ авсан байранд аав нь амьдрахаас хойш ямар вэ? Аавч өгнөх буруу юм ярихгүй л байна л да. Тэгээд ч бидний хинж тэнд очиж амьдрахгүй. Тэр байшингаа төгжөөтэй тэгээл байлгаж яхаар өгөнч нэг юм болгосон бол зүгээр л да. Тэгвэл ингэж шийдэх үү? Хуучин байшингаа зарж борлуулах ажлыг миний хүү чи зохицуулсан дээр байхад. Тэгнэ. Үн маргааш хөдөө явах. Тэгээд ирэхээр амралтын өдрүүдээр хамжуулаад зохицуулчихна. Та санаа зовлтгүй. За. Хүн ажилтаа гарлаа. Яха. Би гарч ирэх. Аавын хуучин байшин зарах тал дээр бол би тантай санал нэг байна. Аваа шүү дээ. Ахыхаа нөхцөлөдлийг ойлгож байгаад баярлалаа. Ойлголгүй л яах вэ? Гэхдээ хаа энэ аавд заавал 3 өрөө байр авч өгч яах юм бэ тэгвэл нэг хүмүүс бол 2 өрөө байр. За 1 өрөө байр авахд л болно шүү дээ. Чи яах гээд байна? Би харин нэг төсөлд хөрөнгө оруулалт хийх гэсэн юм. Энийг сайн төсөл. Аавд аль хэзээний 3 өрөө байр авч өгнө гэдээ амлчихсан. Тэгээ тэр хүн чи одоо тэрийг л хүлээгээд байж байгаа шүү дээ. Үгүй чи ямар гэрээ хэлцэргээд гарын үсэг гэтэр зурцсан юм шүү дээ. Өөрчилж болно шүү дээ. Тэгээд чи хуулиараа бол тэр аавын зарсан байшингаас би бол хувь авах хэрэгтэй юм бэл. Юу гэнэ? Үй. Том баяраа. Чи аав ээж хоёроос авдгаа хангалттай авчихсан заа юу? Би чиний энэ байр гадаа байгаа машины чинь бүгдийг мэдэн шүү. Чиний төсөл хийдэг гэж хөрөнгө оруулдаг гэж юу хийсэн юм? Битгий балаа юм яриад байгаа чи зүгээр. Март наатгаа. Энэ бол хэр оргийн аавыг олдохгүй боломж байгаа. Бодоол ямар төслүүдээ сонсохгүй юм? Би чам тайлбарлая хөөе.
Чи одоо яасан ичдгүн бэ? Би юунаас ичгээ? Юу юунаас гэж ахаас тэр хувь мөн нэхээс ичээч. Ахаас мөнгө нэгч болдог. Чи болохгүй шүү дээ. Викторийн амьдарч байгаа энэ байр орон сууц тэр унжаа унааг аавч хоёр авч өгсөн үсттэй. Авч өгөх ёстой байх үстэй. Миний буруу юм уу? Тэмээ тэг чамд угаасаа буруу байхгүй. Дандаа л чиний зөв байдаг үсттэй. Та хоёр яагаад л муудалцаад байгаа юм бэ? Танд ямар хамаатай? Аа? Та одоо юу яриа яваад идэв? Миний өртөө шигдэг хүн амт зарлаа яваад идэв юм уу? Аав нь тийм юм ерөөсөө яриаггүй шүү дээ. Тэгээ тэр ах чи юу яриад байгаа? Аа? Хойд байсан зарсан мөнгнөөс нэг төгрөг чамд өгөхгүй шүү гэж байгаа шиг. Аав нь тэрийг яаж мэдэх вэ? Тэр нарийн ширээ ямиг ахаасаа л асуу. Одоо нэг л их анх хоёр бүрд гээд таныг Америк руу авсан юм уу? Та бүртдээ амьдарч чадах юм уу? Би таныг асарж байгаа үстэй. Хин танд мөнгө өгч байна? Би танд 20 сая төгрөг өгөө үстэй. Хин танд хоолны мөнгө өгч байна? Би үстэй. Чи одоо болооч. Яагаад аваас мөнгө төгрөг нэхэд байгаа юм чи? Амина. Энэ бүхэн чамаас болсон байхгүй заа юу? Би яасан юм? Энэ хүн ямар ч өөр нэхээгүй байхад чи би өртөө байж чадахгүй гэж олон толгой хуцнаас болсон юм. Хуцаа да. Тэ? Чи намайг хуцуулж байгаа юм уу те? Амаа мэдэрээ над утхан баяраа. Хөө яа. Та манай гэрээс гарах юм бол заа юу? Очих газар танд байхгүй. За минийх. Ажлаасаа нэг 2 өдрийн чөлөө аваадах. Аава. Ажлынхаа эхний өдөр чөлөө авна гэдэг чинь бүдүүлэг шүү дээ. Үгүй намайг чи ер нь хурдханд нэг орон байртаа болгоод өг. Тэр хашаа байшингаа хурдан зарчихгүй юу та? Аа минь. Хашаа байшин зарна гэдэг чинь таны бодож байгаа шиг нэг өдрийн дотор шийдэгчдэг асуудал биш. Шамтхан өгөхгүй юу? Хүмүүс дороод авна үсттэй. Хитний таав нь удаан байж суухын аргагүй болоод тийш. Яагаад? Арай отгоо амины хоёр таныг гадуурхаад байгаа юм биш үсттэй. Энэ хоёр хэрэлдэх юм аа. Хэрэлдэхээр л отгоо над руу дайрч давшлаад л уураа надад гаргаад байх. Утгагүй ер нь эднийхээс бүр мөсөн хөөгдөх байх шүү би. Юу нэ аав? А? Хин таныг хөөгд байгаа? Хин энэ гэрт хэрэлдээд байгаа? Амин өдөр хэрэлдээд байгаа юм уу? Хизээ хэрэлцээ? Та яагаад худлаа яриад байгаа? А? Аха. Таныг ирсэн дээр харин би хэлье гэсэн бүгдийг хэлчихье заа. Аава. Та хар ударгаар хүн гүтгэхээс хичээч та. Амина харин ч таныг өмөрдөг үстэй. Та яагаад бид өөрийг бодохгүй байгаа? Тийм ээ. Таны тэр билетгээ унтраагаа мартсаж үйж хэдүү хэлсэн. Тэр таныг дээрлэхэд байна уу те? Аха. Энэ аав чинь нас биенд гүйцэн том хүмүүстэй. Би өдөр болго аава яаж нээж ирэх надад ямар ч боломж алга байна. Ээжийг амьд байхад энэ гэрт над чиг сайн сайхан хүүхэд байгаагүй те. Үнэмстэй. Ээжийг хөнхрөөд өгснээ дараа энэ гэрт над чиг хоогшаар байхгүй нү. Таныг доллараар тоолцооход бүртийг тэнд ажил дээр хүнээ загнаж явахад манайх ямар байна хаа. Тулга тойрсон тоогоо шананы хэрүүлтэй байх хэвээр. Та нар юу гэдэг лээ? Хаван дээр бүгдээрээ л аавыг асран тойглоно гэдэг. Тэгээ амьдрал дээр хариуцаач тээ. Хин хариуцж байна? Энэ аав ээжээс мөнгө авсандаа би л хариуцж байгаа үстэй. Худлаа гэж. Отгоо.
бүр цэхэрлээ. Хоёлаа бас нэг үгээрээ. Нэгдүгээрт галт цэхэрлийн бие тааруухан сонслоо. Дээрээс нь танаа байгуулах дотоод аудит орно гэж шуум яваад. Хэрвээ энэ үнэн болвол манай талаас гэрээ ихэд хүндрэлтэй байх. Тэгээ би тантай уулзч бас мэдээлэл авъя гэд дуудсан. Би таныг ойлгож байна л да. Та энэ тал дээр ерөөсөө санаа зовхон байхгүй. Яг нь манай компанид багахан дотоодын зөрчил гарсан. Гэхдээ энэ бидний хамтын ажиллагаанд огт нөлөөлөхгүй гэдгийг би танд амлаж байна. За тэгвэл санаамарлаа. Та өдөр хэлэх үү? Би танд маргааш өглөө 9 цаг гэхэд гэрээгээ бэлэн болгоход нийлдэж. За, төвлөө. За, такаваа. Үе. Болцсон штэ. Яа сууч вэ? Харин чулуу авт юм. Яагаад ажилласаа чулуу авъя гэж? Аавын асуудлыг шийдчих чөд. Чулуу аваад аргалт юм л гэж бодод. Тийм амар яралтай хэцүү асуудалтай байгаа юм уу? Аав утхан байранд удаан байж чадахгүй гэдэг байна. Байрны асуудлыг шийдчих гэж шахаад болохгүй. Тэр ид чи угны гайгүй харилцаатай гэдэг үстэй. Аав яагаад байж чадахгүй вэ? Бас жоохон асуудалтай байгаад байна. Ирж ижил мэдлээ. Гэхдээ уг нь аав тэндээ нэг хэсэг байвал зүгээр штэ. Угаасаа аав ич хоёр тэр байрыг өгсөн гэв үстэй. Тэгэхээр чи аав тэнд байх хэрэгтэй штэ. Тэр нь ч тийм л дээ. Аавыг уг нь тэгээ байж игээд байлгадаж болно л доо. Гэхдээ утхан баяр уурлах юм бол аавыг гудамжинд гаргачих мэтгэл хүн шүү дээ. Аав зайлвал хадны завсар авчуулагдсан. Халиуны цулцах шиг л байна. Ерөөсөө би үлдчихв. Би үлдээл яах вэ? Энэ асуудлуудыг зохицуулъя. Нээри. Тэгж болох юм аа. Гата тэгээ болгоё доо. За баярлалаа. За, урдын яваа. Шансарсан мөчүүд ард хөрөн үлдээж зовлон зүтгэрөөр үргэлжлэхгүй. Байна заяагч. Би танаа буудлын ойрхон кофе шоп сууж чинь та өрөөндөө байна уу? За, тэгвэл би одоо яваад оръё. Үгүй нах одоо яахаараа таныг байр савны асуудал шийдгээд үлдээчдэг байна. Гүүгөө, их чинь өөрөө энэ асуудлыг би шийдээгээд үлдсэн юм байхгүй юу? Үгүй тэгдэг нь яаж юм? Үгүй ах чинь харин ажилласаа бүр чулаа авна гэд. Яаж иж олцсон ажил л эдэн ч одоо. Ихчээ. Байшин зарж байр авна гэдэг чинь тийм ч амархан шийдэгчдэг асуудал биш ээ штэ. Үгүй яах вэ? Ах нь аавтай хамт яваад нэг байр бол сонгоцсон юм билий. Хуучин хашаа байшингаал гайгүй хүнээр зармаар байна. За. Таны явчихл жоохон хойшлох нь дээ. Үлзий. Ой. Чи одоо том хүүгээ Америк руу явахаар хамт явах уу? Америк явахгүй. Яагаад? Ер нь димэл санагдаад байна. Тэнд ч очоо тэгээд таньж мэдэх хүн байхгүй. Хил ус нэвтрэлцэхгүй. Тэгэл хүүхдүүд ажил гэж ажилдаагараа явчихна. Гэхдээ яг нэг эзгүй хоос хүндий байшин сагсан л хүн байх юм байна. Би нэг очив. Ястаа уйдгартай газар л. Харин хоёулаа их орондоо сайхан байгаа юм шүү. Хэлээд явах вэ? Намайг Америк явахгүй гэсэн чинь тэр манай том хүүгийн сандарч байгаа гэж. Гобор тэгээ ямар сайдан нөгөө хүчин ажлаа солиод Америк Монголын хооронд ирж очиж ажилдаг тийм ажилд орсон байгаа юм чи.
Юу сайх. Тэгээ болоогүй. Одоо надад тусдаа байр авч өгнө гинэ. Аава. Одоо та ганцаараа амьдраа, тухтай амар штэ. Тэгэл энэ тент хүүхдүүдтэйгээ хамт зууралдаад юугаа хийх үгээд байр авч өгөхөр болд юм байна. Тэгэхээр аавыгаа ганцаар амьдрах гэж байгаа юм. Би бас тэгж хэлсэн. Тэгсэн чинь юу гэж тийм юм байх вэ те аав минь. Одоо ч настай хөвшин хүмүүсийг харж хандаж байдаг асрагч бий болцсон. Танд нэг асрагч аваад өгнө гинэ. Зөө. Тэгээд асрагчтай амьдрах гэхлээр ч одоо нэлээд том байр хэрэгтэй болно доо. Нэг 100 гаруй метр квадрат байр гэлээ. 3 юм уу 4 өрөө байр авч өгнө гинэ. Танаа хөлтөд сүрхий шиг. Нэртэр бүрт над дээр ирээд. Оохоо. Чи дээрээ нөгөө коин татсан мөнгийг өөрөөсөө гаргаад аавдаа. Йоо. Яаж чи Йоо. Яач вэ? Ингээс гарах юм уу? Йоо цаалаа. За. Тэр бүрт яасан гинэ хөөе. Бүрт яачихгүй. Гоо чи сая бүрт юу гэсэн нэг юм яриад байсан биш үү? Бүрт ч сайн шүү. Йоо. За жоо чимэг хэвтээ. Хүн хэлсэн ч чам туулгал дээр очиё гэж дагчихсан л. Ерөнхий захирлыг байхгүй байгаа цагт хинч санхүүгийн баримтыг шалгах хэрэг байхгүй. Шалгая гэдээ аваад надтай ярил. За өөр бодлогоороо тэрл эргээр. Халаа тэр. Байна төшгөө. Тэгин бүгдийг гэрээнд нь тусгана. Өнөөдөр хуульчтай өгсөн байгаа. Чи жоох хүлээж аваад за. Халаалан тэр нэг. За байж л би ажилтаа биш үү? Хаалч өрлөө штий. Хуржил явлаа тэгээ эргүүлээд халаач очтээ. Байна сүхэ. За юу болж байна? Дайжгүй шүү. Өнөөдөр нэг гэрээ байгуулсан. Нөгөө хяналт шалгалтын хэд чинь яаж чадаагүй гэж боддоо. Бүрүү дарга болормагч хоёр яаж юм? Одоохондоо нам гүмэл байна. За чи ерөөсөө тайвширч болохгүй шүү. Наад хоёр чинь чимээгүй байж байгаад юу ч сэдэж магадгүй. Ойлголоо. Чамаар юу байна? Би өнөөдөр түшигтэй гэрээлхэр болсон. За. Ашгүйд. Тэр гаруул дахиад холбогдъё. За. Манайх шуг нь хоол идэж амардаг болохоос ажил хийдэг газар биш л дээ. Цаастаа уучлаарай. Би ажиллаа бардаггүй. За ганцаараа. Байна заягч. Та хоёр юмаа билээд болцсон юм уу? За. Тэгвэл би одоо удахгүй очиод авъя. За. За, би явахаарчлаа уучлаарай. Ой, явах юм. За байж. Цуг явъя. Би хуцаас үлдээд идэв. За. Үлээж л дээ. Чам яах готлоо тал. Араа. Заягч шин таних уу? Биш шүү дээ. Үгүй юм. За арай. Эцээ. Юу? Энэ чиний хам уу? Чам зөрөөж бэлдсэн юм уу? Чам өдөр ойлгохтой хоол идэг болохоор. Яасан ч халамжтай юм битээ. Чамайг ер нь нөхрөө олгож авсан уу? Үш. Тэгэж хийзээ авах. Оо, ийм амархан зөвшөөрч байгаа юм уу? За, бай. Би явлаа шүү заа. За. Яаж авах чам? Такси өрч нь асуудал. Болоостай. За бай. Баярлалаа.
За ороор. Та намайг дуудснаа захирлаа. Тийм тэгсэн. Сууч. За. За. Нилийн томоохон компаниас аудитын шалгалт хийх ажлын санал орж ирсэн. Тэгээд баг хамт олныг удирдан аваад явах чадамжтай гэж үзсэн учраас бидний зүгээс чамд энэ ажлыг даалгаж байна. Яг уу энэ ажил энэ төсөл амжилттай явагдаад дуусах юм бол чиний тушаал дэвших тал дээр ч гэсэн ярьж болно. Баярлалаа захирлаа. Энэ мэдээлэл материалууд байгаа. Үлдсний мэйлээр араас чи явуулчих за. За тэгээд 2 хоногийн дотор л бүгдийг уншиж судлаж дуусгах штэ. Нэлийн л ачаалттай ажиллах юм даа минь. Баярлалаа захирлаа. Би хичээнэ. За, амжилт. Байна. Нөгөө бүрв дарах чинь галт захирлын их нэртэй нэг тал болчоод аудитын шалгалт оруулна гин. Тэггээдсэн юм аа. Төвшин захирал мэдсэн үү? Мэдж байна лээ. Аудитын хүмүүсийг хүлээн авч хамтран ажиллаарай гэсэн гин. Ийм гинтийн аудитын шалгалт орох муу үстэй. Одоо яах вэ? За. Одоо тайвшир. Чи нөгөө хэдийгээ цуглуулж ажлаас гадар болсон дээр шүү. За. Худалдаа авахчийн тал дээр бол манайх нэлийн сайн судалчихсан байгаа. Ерөөдөө худалдаа авахч нь нэлээд яарч байгаа болохоор мөнгө хүртэл төрөлөг шилжүүлчихсэн байгаа. Оо яамаатай хөөе. Охныхоо бүр хэдэн өдөр л заваалаа. Зүгээр дээ аав. Хоёлаа явсан хэрэгэл бүтээчлээ. Оо сайн байна уу та. Ааш орж ирээс очих. Энэ манай худалдаа авахч байгаа. Сайн байна. Сайн байна уу? За. Та байр нийцэн үү? Гүг. Манай аав. Ерөөдөө үйл хөдлөхийн талаар асуух асуулт байвал одоо асуугаад мэдсэн дээр бах тийм ээ. Та гэрээтэйг танилцсан юм аа? Хэрэггүй. Охин минь л үзэж харсан бол болоо. Надад ч гэсэн нэг яриад байгаа юм байхгүй. Сайхан байш байли. Бид нэр урдынх шиг санхүүгийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй гэвэл яа. Тэр нэмэргүй л дээ. Ямар ч нэмэргүй. Гэхдээ ямар ч арга байхгүй гэж юу? Та санхүү эрхэлсэн захирлын үднэс бүрэг дараад мэддэл хийж болохгүй юу? Болохгүй. Үнэхээр аудит оруулахар шийдсэн бол оруулсан шиг оруулаад бүх салбар нэгжүүдэд шалгуулъя л да. Тэглэж бүх салбар нэгжүүд өөр ингэсэн байр суурьтай. Эхнээс нь шалгаад явж идэл галт захирлын би гайгүй болох юм билүү. Ой, бүр захирлаа. Ер нь бол ямар нэг тийм бодлогогүй үйлдэл хийлгүйгээр хойшид хэрхэн яахыг харж ажиглаж байсан л дээр бах та. Тэгж байтал галт захирал эдгэрээд гараад ирэх юм билүү? Гэхдээ одоо ямар үе үлээ дээ. Ич хэд тэтгээд гараа өмхөд сууж иж болохгүй үстэй. Би ямар тач хуулийн хүрээнд энэ асуудлыг яаж шийдэж болох нь тэр авыг олохдоо л болно. Тэр зүйтэй. Тэр болно. Байж ажиллая цээд. Ер нь бол хой бүр захирлаа. Юу ч хийж чадахгүй хараа сууж яснаас чадах бүхнээ хийж үтсэн дээр ах. За. За. За, баярлалаа. Их чин сонтой. За, хашаа хашингаа зархаар болцсон. Үгүй тийм үү? Ийм хүрнэ үү? Тий.
Та ямар сэрлэн мундаг юм бэ? Мундагтай биш ээ. Яста атстай байсан. Тийм үү? Заашгүй тийм. Тэгсэн чинь байна. Энэ бүтээсэн өдөр сольж өгөрөлсөн байхгүй юу? Тэгэхээр хагасаа өдөр бол бүх юмаа зөөгөөд тэгээд цэвэрлэгээ хийх хэрэгтэй болсон. Их чинь бол бүгдийг гэлцүүлж гэж боддог. За та яаж ганцаараа цэвэрлж идэв? Юу яа би тийм цэвэрлэгээний компанид дуудаад өгье. Тэр хөө. За. Тэгээд энэ нөгөө доторх юмнуудаа харин хаашин зөвхөө. Манай гаражнд хийжгүй да асуулга ба шүү дээ. Тийх үү. За. За тэгээ. Чого яагаад вэ? Юунаас? Захирал надад нэлийн чухал ажилд хаалгацсан. Харин чадахгүй. Ой. Одоо на ажиллаа болоо. Гүч одоо оройж гол харцуулаа шүү дээ. Болохгүй яара. Хийхгүй бол. Галан цуултчихъя. Та тэгэл та. Маргааш чухал ажилтэй. Ямар хамаатай. Зүгтээ. Өнөө. За бэрэгч. Энэ хагасаа өдөр хуучин байшингаас юмнууд зөөгöd өгөөч. Тий. Би сая чам руу мессежээр хаягийг явуулсан байгаа. Тийм тийшээл зөөчгöd болно. За би хараадах. Энэ зайсан тааж байгаа локейшн мөн те? Харин тий би бүртийн гаражд юмнуудаа төр хийчихье гэд гуйсан байхгүй юу? Таны явуул сая бүртийн гэрээ юм уу те? Тий. За тэгээд за. Үгүй чухал ажилтай шүү дээ. Хараа би. Чухал ажилтай. Заа. Сайн байна. Сайн байна. Би нөгөө пүрөө захирлгээд байгаа юм чинь. Энэ хүн болохоор манай төлөөлөл удирдах зөвлөлийн бас нэг гишүүн. Бата захирал. Сайн байна. За энэ удаагийн ажлыг удирдан явуулах манай мэрэгжилтэн Амина. Сайн байна. Аудит хийх хүмүүс нь л байна та. Тийм. За осоо. Тий. За тий. За. Хэдүүлээ ч гэсэн орох. За. Чи төрөлөд орж. Би араас ч гэж. Байна нара. Цэмэглэр ингэ гаргацсан. Окей. За, өнөөдөр та бүхнийг энэ цуглуулсны учир юу вэ гэхлээр компани аюулгүй байдал болон эрх ашигт зөрчил үүсэхгүй тулд дотоод аудитыг хийх шийдвэр гаргаснаар дуулах гэсэн юм аа. Ингээд өнөөдөр бидэртэй хамтарч ажиллахаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох AD аудитинг компанийн хамт олон бас хамтарч ажиллаж байгаамаа. Ингээд компани үйл явц болон ерөнхий агуулгын талаар хөвцөө эзэмшигчтэй одоо ерөнхий мэдээлэл олгоно уу гэдэг AD аудитинг компани мэргэжтнээс хүсэж байна. Таныг энэ төр өрч. За амжилт хүсье. Битээ сандраарай. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Амина гэдэг. Би AD аудитинг компани мэргэжилтэн. Тэгэд өнөөдрийн шалгалтын үйл ажиллагааг удирдан явуулнаа. За ингээ хэдүүлээ шууд ажилдаа оръё тий. Уучлаарай төр хүлээж аваарай. Чи энэ төлөөлөн удирдах зөвлөлийн чухал хурал болж байхад ямар ирээ цээргүй орж ирдэг юм бэ? Би энэ хурлын чухлыг мэдж байгаа учраас энд зогсож ин пүр дарга. Чамайг эсвэл эндээс хамаалагчдуудад гаргуулчих шүү. Та эхлээд миний ярихыг сонсч. Чиний юу ярихыг би мэдэж штэ. Хөөе, пүрүү захирлаа. Юу ярих? Пүрүү захирлаа. Бүрт захирлын үгийг сонсхон зүйтэй баха. Үгийг сонсох хэрэгтэй гэж бодож. Сонсъё. Би өөр юм болоод
Компани өмнө хүлээсэн эрх үүргийн дагуу шалгалт эхлэхээс өмнө аудитын мэрэгжилтэн Аминаг энэ ажил үүргээсээ татгалзаасаа гэж хүсэж байна. Яг татгалзах шалтгаан нь юу юм болов? Би бол барилга үйл хөдлөх хөрөнгийн бизнесийн захирал Бүрт. Харин Амина бол миний дунд ахын эхнэр буюу манай бэрэгч. Тэгэхээр хамаатнууд гэсэн үг юм байна, тийм үү? Энэ одоо юу болоод байгаа юм бэ буруу дарга? Аудитын шалгалтын эрх тэгш байдал. Манай группийн эрх ашигт нөлөөлөх үз хор уршиг учруулахгүй тулд шудраг зан гаргахаас өөр арга байсангүй. Уучлаарай бэрэгчээ. Таныг энэ удаагийн аудитын багаас нэрээ татасаа гэж дахин хүсье. Би одоо судалдаа сууж болох уу буруу дарга? Ийм хариуцлагагүй аудитын газар гэж бас байдгаа. Доромжлоод байна уу? Үнэхээр уучлаарай. Та бүхнээс уучлал хүсэж байна. Гэтэ энэ миний өөрийн хувийн зохион байгуулалтгүйгээс л болоод ийм нөхцөл байдал үүсчлээ. Тэрнээс манай компанитай ямар ч холбоогүй шүү. Та бүхэн үнэхээр уучлаарай. Энэ ажилд хариуцлагагүй хандсан байна. Намайг уучлаарай. Чи уучлалтгүй хэрэггүй дээ. Харин би нэг хэдэн үг хэлчихье. Төвшин цэрэглээ. Та одоо юу ярих гэдэг юм бэ? Пүрвэ. Суужил та. Бүгд сугалсан байгаа учраас би энэ саналаа та бүхэнтэй хуваалцах зүйтэй болов уу гэж бодлоо. Би санхүү эрхэлсэн захирлаар 30 гаруй жил ажиллаж байгаа Төвшин гэж хүн байна. Аудитын хариуцлагатай ажилд хүнээ буруу томилсон энэ алдаанаас л харахад энэ байгууллагатай бол цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж би үзэж байна. Бүрүү захирлаа. Манайх шиг ийм үндэсний хэмжээний том компани анхын шатны нэгд салбаруудыг нэг бүрчлийн шалгана гэхэд цаг хугацаа, ур чадвар нэлээдгүй шаардлагатай нь ойлгомжтой. Тийм учраас хэрвээ аудит оруулах юм бол мэрэгжлийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй болов уу гэж би бодож байна. Үгүй бол санхүү эрхэлсэн захирлын хувьд дотоодын энэ мэт хариуцлагагүй аудитын байгууллагуудтай хойшид хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За, баярлалаа. Уучлаарай. Орол дээр стэж үзүүлээд өглөө дөө. Ажлаа гэр бүлээсээ дээгүүр тавьдаг гэдгийг бүгдэнд нь батллаа шүү дээ. Бэр их чигээ золиослол зөрөгтэй юм аа. Бэр их чинь ажилтаа нь үлдээх нөө гаргаад хайчих нь сайн мэдэхгүй л байна. Гэхдээ яасан ч вэ? Хоёулаа компанитаа л нэгтлэн гар авчи. Тимэки. Тэр асуудал би шийдчих. Тэ. Зүгээр. За. За би эргээд ярив. За. Зөвшин захирал. За, бүрүү захирал. Та ер нь хурлын талаар юу гэж бодож байна? Ер нь бол аудит оруулах нь зөв л дөө. Гэхдээ эн чинь одоо энэ том компани салбар нэгжүүдийг шалгана, цаг хугацаа хэрэгтэй, ур чадвар хэрэгтэй. Энэ бодох хэрэгтэй шүү. Бүрэн захирлаа. Би залуу хүн.
Санал ер нь нэг байгаа. За баярлалаа. За. За амжилт хүсье. За. Чи тийм том компани ажлыг яаж ингэж хийж чадчихэв? Чи энэ компанийнхаа байр суурийг, энэ компанийнхаа нэрийг бодож чадсангүй юу? Миний буруу захирлаа. Чи дугай. Тэнд хамаатан саданчин байсан бол хэлэхгүй яасан чи? Би компанид учруулсан охирлоо бүгдийг барагдуулна захирлаа. Чи яаж барагдуулах юм? Яаж барагдуулах юм чи? Эндээс яв. Яг одоо харлаад өг. Яваач. Яв гэж би чамайг захирлаа. Яв. Дахиж миний нүдэнд өртөөд үзэр гэж. Зайл. Сайн манай та хэнтэй уулзгалаа. Сэхний тасаг тавьчих байгаа Бадарчин галт. Сэхний тасгаас энгийн тасаг руу шилжсэн байх шүү. Хэдэн номер тавьчих байгаа юм бол? За, биш байгаа яваад 7 номер тавьчих байгаа. За, баярлаа. Сайн байна уу захирлаа. Сайн. Захирал хүлээж авахгүй байгаа да. Би эргэлтээр ирж байна. Харин эмчнэр захирлыг хүнтэй уулзч юм ярьж болохгүй тайван байх хэрэгтэй гэсэн юм аа. Би ядаж барааг нь харчаад явъя л да. Харин болохгүй байгаа юм аа. Та байж л да. Би тушаалынхаа ажил хийж байгаа байхгүй юу? Чи өнөөдөртөө захирлыг удаад явчих төгөө. Наашилтаа. Юу хийдэг? Зарим хүн байсан чи. За шинэ баг. Амжилт хүсье. За амжилт. Хараа. Энэхөө чи энийг үзтээ хараа. Их боломжийн айтайхан юм байна. Шинэ байранда энээс аваад тавьчихвал. Тэгэж их авмаар болоо. Өөрөө мөнгөдлөд авал та. Өөхөө. Үн чи бүр цөөхөн хитгэн ширхэг үлдсэн гэж штэ. Та тэр хайртай том үдэл авахулчихгүй. Одоо ямар хамаах. Энэ хоол идэ. Байна уу? Байна байж. Амина наагурч очив байжээ. Үгүй шүү дээ. Яасан? Харин гэртээ эрэг болохоор нь л наагурч очисан болов гэд. Ажил ихтэй байгаа юм бах та. Тийм баха. За яж. За. Энэ үлсүүл хоолой дээрээ.
Би явлаа шүү. За ямар вэ? Өстө янзтай сайхан шүлэг гарчээ. Давшааг хийн гэж энийг л хэлдэг юм да. Хэм бэ? Яасан миний охин? Амина? Зүгээр аавда хэлдэ. За яасан юм бэ миний охин аавда хэлж. Яаваа миний охин? Амина. Юу болов? Яагаад миний охин ганцаар явж байгаа юм? За татгам ирсэн зүгээр үү? Ха? Яасан юм бэ миний охин? Яасан миний охин? Юу болсон юм бэ? Хүрв дарга төвшин цагаал хоёроо. Нүд үнэн чих хотлоо гэж. Би ч гэсэн хараагүй байсан бол их хэрэгүүлээ. Даанч хурлын дараа усан тайсан гэж олон шиг алгуулсан юм аа. Би түрүү хоол идэж байхад жоохон тандаад хэдийн асуусан чинь хариулж чадахгүй болзааруулаад лээ. Төвшин захирал анханасаа тагнуулж байсан биш. Ер нь яагаад энийг бодсонгүй вэ? Түрүү хурлын дундор уцаар яриад гарчгүй гэдсэн. Нэг өөртөө ихтгэлтэй авчсан орж ирээдсэн. Чи тэрийг анзаарсан уу? Нэр тийм. Анханасаас хичгтэй байсан биш. Тэр нөгөө аудитын хурлын үеэр юу ч хийх хэрэггүй. Зүгээр л ажил тэр гэлээсэн санаж байна. Сайн юм да. Олон багшийн хамгийн ихтгэлтэй хүн юмсан. Даасаа явах уу? Нэрээ багшийг имлээс гаргацсан мэлээ. Нэрийн бичгийн үүдэнд нь зогсчод ерөөсөө халдаахгүйсэн. Нэг сайн санагдахгүй байна. Байна уу? Ээжээ, Амина ч юу? Отхон байраа. Яг одоо манай гэрт түрээ дэр. Яасан зүгээр юу болсон? Байна уу? Ээж. Минэра. Юу болоод ингэж хөвөлөд байгаа юм бэ? Яасан? Би халагдчихлаа. Яагаад? Бүртөө салаад. Харуулахгүй гэдэг нь. Яаж багштай уулзах вэ?
Хачин салгаад ш таавал та. Айгуул би хичээч л болж байгаа. Том баяраа. Чи над руу битгий залгаад байх үү? Би ажилтаа штэ. Яцаач! Хүчиж ахтайгаа ингэж ярьд юм. За чи хүний амьдрал битгий хошуу төрөдөө. Яаж орхол бодоод. Надад ч бол нэг арга байна л да. Ямар? Сайн уу? Чиний юм мэдэх үү? Юу юм бэ? Нүрэн дээр ч байгаа юм. Юу малтчих вэ? Чиний хоо үзэсгэлэнг. Тэндээс ч нэг юм авч уу? Юу? Зүрхээ. Та ч одоо юу яриад байна? Хөөе. Юу вэ? Юу юм хангалтч юу? Гац захирал аав. Галт захирлын хаанагыг би яаж мэдхий? Төвшин захирлаа та мэдж байгаа шүү дээ. Та гац захирлыг яасан? Түр захирлаа. Багш дотор байхгүй штэ. Тэгээд би таныг уулзуулаад өг гэж хандлахгүй. Намайг ганцхан дууцаар яриулчихдаг уу? Кэм. Хэцүү ч болсон юм аа та. Захирлаа. Бүрт ярий. Тэг ярийгээд байх юм. За. 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 Бүртөө. Сүхбат хоёр ямар их асуудал тарьж байгаагаа мэдэж байна уу? Аа? Яагаад урахгүй вэ? Багшаа. Би яг одоо тэн дээр очиж уулзъя. За яс. Бос. Яах вэ? Бүрт минь дээ, бүрт минь. Ишэсо. Чи суулта. Яасан? Айгаад байгаа мó? Чи бодлохгүй үйлдэл ихээдэг болжээ. Намайг үнэхээр уучлаарай. Би үнэхээр усан таныг юм. Одоо л ойлгож байна. Чи тэгээд юу ойлгов? Таныг цэвэрлэгээ хийж байгаа юм. Хараа гэж нэг юм ойлгох шүү. Чамайг Америкийн улдаг нь энэ бүхнээс хол бай гэсэн тэл тэр. Тэгтэл чи яав? Хугацаанаас өмнө төрүүлж ирээд алтан бичиг үуч дотооддоо өмнө тэгдэж л байдаг. Чамаас болоод золтгол баригдчихсангүй. Адаг сүлд нь худлаа өвдөж үчиглэх гэж. Тэр төвшин захирал хэд удаа хэлж сануулаад тахт нь үгэнд нь орчихж болсонгүй. Бүртөө
өөрийнхөө золиослож компанийнхаа төлөө, компанийнхаа үн цэнийн төлөө тэгж тэмцэж байгааг хараад сэтгэл их хөдлөлөө. Энэ салбар чамайг шаваа болгож дагалдуулсан бүх цаг хугацаа маань хийдэмээ өнгөрөөгүй юм байна. Энэ Silk Road төсөл дууссаны дараа чамайг гүйцэтгэх захирлын албан тушаал хүлээж байгаа шүү. Багшаа. Надад танаас нэг гойхгүй л та. Миний охин ишээ суу. Тэгээ хийлэл. Өнөөдрийн аудитаас болоод би хэрэгчээ золионд гаргачлаа. Утгагүй ажилласаа чалагдах байх. Та тусалж чадах уу? Надад даатгач. Багш санаа тавьдаг. Ямар санаатай мө гिचгүй байж аа? Чамаг. Юм ингэдэ он тат ямар ад юм бэ? Чи яадаг чамаг? Атаа тэгэж би чамаг. Амина ирэё. Яасан гинэ? Харин тийм